сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн 900 гаруй цэцэрлэг. За ингээд мэрэгжлийн боловсрол техникийн коллежууд нийт 78 орчим техникийн коллеж байдаг. Эндээс 38 орчим нь төрийн өмчт коллеж. За ингээд нийт нэг 88 ихтэй сургуулиуд байгаа. Эндээс төрийн өмчт нь бол нэг 20 гаруй төрийн өмчт ихтэй сургуулиуд байгаа. Энэ сургуулиудад бүх шатны сургуулиудад суралцж байгаа мөн ажиллаж байгаа хүмүүсийн төлөөлөл, мөн эцэг эхчүүд, тасран хамгаалагчдын төлөөлөл. За ер нь бол энэ боловсролын салбарт байгаа энэ ёс зүйн асуудлуудаар бас тодорхой асуудлууд хүнддэг төрийн бас байгууллагуудын төлөөллүүд бас оролцож байгаа ийм үр дүнтэй ийм одоо хилцүүлэг болж байна гэж дүгнэж байна. Тэгэхээр бидний мэдээд байдаг мөртлөө бас мэдэхгүй юм шиг, сонсоод байдаг мөртлөө сонсоогүй юм шиг нэг ийм олон одоо үйл явдлууд, олон сэтгэл хэмжүүлүүлсэн зүйлүүд бол бидний нүдний өмнө бас өдөр бүхэн болдог, өдөр бүхэн толгомддог ийм асуудал байдаг. За сүүлийн 2 жил болоод энэ ковид сар тахлаас үүдэлтэй одоо маш их том хохирол амссан салбар бол энэ боловсролын салбар юм байна. Тэгэхээр үндсэндээ энэ боловсролын салбар яагаад ингэж хохирол амссан бэ гэхээр бид бас урт удаан хугацаагаар хичээл сургуулаа хаасан. За ингээд энээс үүдсэн одоо хичээлийн хоцрогдол бол маш их том хичээлийн одоо хоцрогдол үүссэн. За ингээд дан ганц хичээлийн хоцрогдол бас үүсээгүй юм байна гэдгийг бол хэд хэдэн одоо судалгаануудаас харагдлаа. За энэ ямар судалгаануудаас харагдваа гэхээр үндсэндээ сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэрэгжлийн боловсролын дээд боловсролын төвшөнд суралцж байгаа хүүхдүүдийн дунд, оюутан сурагчдын дунд авахулсан одоо судалгаануудаас болвол хичээлийн хоцрогдлоос дагаад нийгэмшигэн хоцрогдол гэдэг маш том хоцрогдол үүссэн байна гэж. Нийгэмшигэн хоцрогдол гэж юу вэ гэвэл энэ бол хүүхдүүдийн хүмүүжил төлөвшлийн хоцрогдол, оюун ухааны хоцрогдол, бие болдрын хоцрогдол гэдэг ингээд тооцох юм бол олон хоцрогдол үүссэн байна. Тэгэхээр энэ хоцрогдлыг бид нар ер нь яаж нөхөх ёстой вэ гэдэг ийм асуудал бидний өмнө толгомдож байна. Ерөнхийдөө бол энэ ёс зүйн асуудал гэдэг ерөнхий нэрийн дор бол маш олон асуудлууд байдаг. Нийгмийг түгшээсэн, бидний сэтгэл хэмжүүлүүлсэн олон зүйлүүд бол бас жил ирэх тусам энэ гэмт хэрэг, зөрчлүүд, энэ халдлагууд бас ингэж нэмэгдэж байгаад бол маш их сэтгэл хэмжүүлүүлж байгаа. Тэр энэ бол дан ганц одоо боловсролын яамны хийх ажил биш. Мэдээж салбар дундын зохицуултууд, салбар дундын одоо хамтын ажиллагаа, манлайллууд, за багш, суралцагч, эцэг эхчүүд, асран хамгаалагчдын одоо олон талын үйл ажиллагаа хамарсан ийм ажил байгаамаа. Тэгээ ерөнхийдөө энэ сургуулийн үе тэнгийн дээрхлэлт, ялгуулан гадуурлалт, за багш, суралцагч, эцэг эхчүүдийн үйл ойлголцол, харилцааны бэрхшээл, орчны аюулгүй байдлын талаарх суралцагч, эцэг эх асран хамгаалагчд иргэдийн санал хүслийг одоо сонсъё. Тэгээд одоо сайн туршлагуудыг үйл ажиллагаанд ямар одоо туршлагуудыг үйл ажиллагаанд тусгах уу? Ямар шинэ санаачлалууд одоо манай энэ цэцэрлэг сургууль, коллеж, эмсүүд, ихтэй сургуулиудтай байна вэ гэдгийг бас бид нэр судлаа ойлгоё гэдэг энэ зорилгоор 1 сарын 30-наас 2 сарын 14-ний хооронд бол одоо сайдтай имэйл хэлгээрэй гэж 14 хоногийн аяныг зохион байгуулсан. За энэ аянд бол манай нийт энэ боловсролын салбарт ажиллаж байгаа баг сургууль хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, асран хамгаалагч нар бол маш их төвтэй оролцож нийт одоо 1052 ийм загтлаар өөрсдийнхөө одоо санал бодлыг илэрхийлсэн байгаа. За ингээд ёс зүйн чиглэлээр бол нийт бараг загтлын бараг 50 гаруй хувийн дандаа ёс зүйн асуудлуудаар асуудал хөндсөн, тухайн сургууль цэцэрлэг дээр байгаа асуудлуудыг жишээгээр бодитоогоор одоо гаргаж тавьсан ийм асуудал хөндсөн учраас өнөөдөр ер нь хамгийн түрүүн одоо оны ихэнх тэглэх ёстой ажил бол бид нар энэ ёс зүйн жил болгож зарлаж энэ ёс зүйн жилийн ажлын хүрээнд бид нар яг юуг анхаарч ажиллах ёстой вэ гэдэг зүйлийг одоо тодорхойлсон ийм одоо хилцүүлэг болж байна гэж хэлж болно. За ингээд үндсэндээ энэ загтлуудыг ирсэн, сайдад ирсэн одоо энэ загтлуудыг ингээ ангилахаар хамгийн их одоо зөрчилтөө, хамгийн их асуудал дагуулсан асуудал бол ерөөсөө энэ цэцэрлэг сургууль төр байж байгаа одоо хүний нөөц байгууллагатай холбоотой энэ холбоотой зөрчлүүд гэсэн үг. Энэ багш нар сургууль хүмүүжүүлэгчдийн одоо тодорхой дарамтнд байдаг, тийм ээ, тодорхой дээрх бас тодорхой байдаг. За ингээд сургуулийн захирлууд нь хүртэл ахлахангийнхаа хүүхдүүд гэдэг юм уу, эмсүүдийн захирал удирдах ажилтан, сургалтын менежерүүд нь одоо ахлахангийнхаа оюутнуудтай одоо тодорхой арх уугч байдаг юм уу, эсвэл тамхи татгах байдаг юм уу, эсвэл янз бүрийн одоо бэлгийн дарамтнд одоо байдаг гэсэн ийм сэтгэл хэмжүүлсэн зүйлүүдийг бол одоо бичиж ирүүлсэн байна. Тэгэхээр бид нар бол ингээд энэ багш ажилтны, удирдах ажилтны ёс зүйн зөрчилтэй холбоотой олон зүйлүүд ирсэн. За энэ зүйлүүдийг бол одоо бид нар
тухайн аймаг сургууль дээр ажиллаж байгаа энэ ёс зүйн зөвлөлд нь одоо ингээд бид нэр энэ зүйлүүдийг хөргүүлнэ. Шаардлагатай яг гэмт хэргийн зөрчилтэй байгаа энэ зүйлүүдийг бол одоо хууль хяналтын байгууллагуудад шалгуулах одоо ийм өсөлтүүдийг бас гаргаж байгаа. За тэгээд сурах хүчиг, гарын авлага, сургалтын хөтөлбөр агуулгаас үүдэлтэй ёс зүйн зөвтгөлүүд бас байна. Одоо ингээд манай эцэг эхчүүдийн дунд асран хамгаалагчдын дундаас маш их сурах хүчгийн агуулгатай холбоотой ийм гомдлууд, тодорхой шүүмжлүүд гардаг. Тийм учраас бид нар энэ Ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 12 дугаар ангийнхаа бүх сурах хүчгийн хөтөлбөр, сурах хүчгээр бас тодорхой дүн шинжилгээ хийлгсэн. Үнэхээр агуулгын зөрчилтөө тодорхой жишээ авсан нь одоо буруу жишээ авсан гэх мэтлэнгээр юм олон зүйлүүд бас гарсан байгаа. За ингээд мэдээж дараагийнх нь бол энэ суралцахарчны аюулгүй байдал гэдэг бол бас нэлээд одоо анхаарал хандуулах юм сэдв болж байгаа юм байна. За тэгээд бас сайн сургуулиуд дээр байгаа сайн туршлагын бүтээл санаачлагуудыг бас бичиж ирүүлсэн байгаа. За ингээд багш ажилтан сурагчдын хоорондох үйл ойлголцол гэдэг бол бас нэлээд том хувь эзэлдэг ийм сэдв юм байна. За ингээд тусгай хэрэгцээтэй хүүхдэд тулгарч байгаа асуудлууд, бэрхшээлүүдийн талаар бас бичиж ирүүлсэн байна. За багш ажилтан эцэг их асран хамгаалагчдын хоорондох үйл ойлголцол одоо ямар төвшөнд байгаа юм бэ? Яг ямар асуудлууд тулгамдаад байгаа юм бэ гэдэг зүйлээр санал бодлоо бичсэн байна. За ингээд сургуулийн орчинд хувь тэнгийнхний дээрлэхэлт гэж. За энэ бол ер нь бүх улсууд байдаг энэ скул бүүлэн гэдэг ийм том сэдв юм байлээ. Том сэдв. Тийм учраас цаашдаа бид нар одоо ингээд энэ сургуулийн орчинд энэ хувь тэнгийн дээрлэхтийг одоо яаж арилгаж, яаж багасгах вэ гэдэг тал бол одоо бас олон талын ажлыг санаачлагаар одоо хэрэгжүүлэх ийм шаардлага байгаа юм байна гэж бас харж байгаа. За тэгээ ерөнхийдөө ингээд захидлыг бол нэг бүрчлэн уншсан. Тэгэхэд зарим одоо хүмүүс бол энэ дохионы хэлээр тийм ээ аудио бичлэгээр за сайд өөрөө Ленинградд төгссөн учраас орсоор ойлгодог гэж бодож байна. Орсоор бичиж байна гэдэг ингээд орсоор одоо захидал, орс хэл дээр захидал бичсэн байх хэрэгтэй. Бичсэн байх жишээтэй. Ингээд подкаст хэлбэрээр, төсөл хэлбэрээр гэдэг юм олон төрлөөр одоо бас ингэж санал бодлоо илэрхийлсэн байна. За ингээд энэ захидлыг ингээд ангилах юм бол нийт салбарынхнаас бол 28% одоо ингээд санал бодлоо илэрхийлсэн. За иргэдээс бол 52% энэ бол эцэг эхчүүд асран хамгаалагчдаас ирүүлсэн санал шүүмжлэлүүд байгаа. За оюутан ингээд сурагч бас ийм хувьтай хамрагдсан байна. За ингээд захидлыг ингээд задлаад үзэхээр ер нь сургуулийн боловсролын төвшөнд яг ямар асуудлууд одоо байгаа юм бэ гэж. За цэцэрлэгийн төвшөнд. За хүүхдэд гар хүрдэг, загнадаг явдал бол одоо түгээмэл байна гэж шүүмжилсэн байна. Цэцэрлэгийн хүүхдээс маш их одоо ариун цэврийн хэрэгсэл одоо төдөр мөнгө нэгтгэе гэдэг энэ зүйлүүдийг одоо хэлсэн байна. Тийм ээ тодорхой одоо тэдэн төгрөг цуглуул энийг одоо багш нарын төрсөн өдөр төгсөж байгаа гэдэг юм уу? Эсвэл одоо цэцэрлэгийн орчныг сайжруулах чиглэлээр гэдэг юм уу? Ариун цэврийнхаа хэрэгслийг одоо бас хангах чиглэлээр гэдэг бас нэлээд их хэмжээний одоо мөнгө авдаг, мөнгө нэгдэг одоо ийм зүйлүүд бас байна. За ингээд хүүхдийг бас ингээд тодорхой орлогын төвшнээс нь бас ялгарлан гадуурч харьцдаг одоо ийм зүйл бол энэ сургуулийн өмнөх боловсрол багангийн төвшөнд бас байна. За ингээд багшийн одоо нэр хүндийг одоо хамгаалах асуудлыг бас анхаарах хэрэгтэй гэсэн ийм зүйлүүдийг бас сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн төвшөнд ярьсан байна. За ерөнхий боловсролын төвшөнд бол сургуулийн орчинд одоо ялгарлан гадуурхалт одоо маш их байна. Өмссөн хувцасаар нь ялгуурж гадуурхаж байна. Сурлагын төвшнгөөр нь ялгуурлан гарах одоо ялгуурлаж байна. Харагдах байдал, хөрөнгөч найз нөхөд үзэл бодол одоо эдэл чиргэлдэг эд хэрэгслэр нь хүртэл ингэж одоо ялгуурлан гадуурхдаг ийм явдал байна. За багш нар дүнгээр боодог, бас тодорхой хэмжээнд зоддог, загнадаг, анги бүлгээр нь одоо ингээд хүүхдүүдтэй харьцуулдаг. Тэр хүүхд бол одоо онц сурдаг, энэ сурлагаараа манлайлдаг. Чи бол одоо юу гэдгийг одоо сурлагаар хоцорж байгаа хүүхд гэдэг юм уу? Ингэж одоо харьцдаг ийм асуудлууд бас байдаг юм байна. Харьцааны ийм зөрчлүүд. За багш нар ажилдаа бас огтуун ирдэг. Хүүхдээс мөнгө авч дүн засдаг энэ асуудал байна гэж байна. Захим орчинд болон гэр бүлийн орчинд одоо хүүхдүүд сэтгэл зүйн дарамтанд ордог. Энэ бол нийтлэг асуудал болсон гэж. Тэгэхээр сэтгэл зүйн судалгаагаар бол үндсэндээ одоо 3 хүүхдийн нэг нь бол тодорхой хэмжээний ингээд захим болон одоо сургуулийн орчноос бол маш их том хэмжээний одоо ингээд гадуурхалт одоо өртдөг. 3 хүүхдийн нэг нь тодорхой гадуурхалт өртдөг гэсэн одоо ийм судалгаа байна. За тусгай хэрэгцээтэй хүүхдийг ердийн сургуульд сургахаас багш нар болон бусад эцэг эхчүүдийн бусад сурагчдын одоо эцэг эхчүүд төгшөж харьцдаг гэх мэтлэнгээр одоо ийм зүйлүүдийг яг одоо манай ерөнхий боловсролын төвшөнд бас байна гэж хүмүүс бичиж ирүүлсэн байна. За ингээд олон нийтийн дунд дүн, эрдэс, өвчлөл, мөнгө хураасан эсэх зэрэг хувийн мэдээллийг маш их зарладаг. Одоо тэр хүүхдийн
эцэг эхчүүд нь ингээ мөнгө өгөөгүй ч гэдэг юм уу тийм ээ. Гэх мэтлэнгээр ингээд энэ хувийн мэдээллүүдийг бас хамт олон донд нь зарладаг. Энээс бол хүүхдүүд бас сэтгэл зүйн төвшөр одоо стресс автдаг ийм зүйлүүд гардаг юм байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар ямар ч хариуцлага хүлээдэггүй өөрийгөө бас хөгжүүлдэггүй гэсэн одоо ийм шүүмжлэлийг бас ирүүлсэн байна. За мэрэгжлийн боловсролын төвшөнд буюу бидний одоо мэрэгжил хэлж занснаар эмсүүд гэж ярьдаг тийм ээ. За эмсүүдийн төвшөнд бол одоо төрөл садна маш олноор ажилд авдаг гэдэг. Энэ төрийн өмчөд одоо 38 коллеж одоо эмсүүд дээр бол ийм их юу одоо алдаа дутагдлууд их байна. Ер нь бол боловсролын одоо ургийн мод гэдгийг одоо гаргаж ирэх зурх хэрэгтэй юм байна. Энэ бол одоо сумын төвшөнд маш их энэ ургийн мод гэдэг зүйл бол бүр одоо жирийн үзэгдэл болсон. Өөрийнхөө төрөл төрөсөд ах トゥ хамаатан саднуудаа ингэж бүлгэлж авдаг. Одоо ийм зүйл бол сум аймгийн төвшөнд бол нэлээд хавтгаарсан гэдэг ийм зүйлийг бас хэлж байна. За бүлэглэл үүсгэж нэг нэгнийхээ алдаа дутагдлыг нуун дарагдуулдаг. За авилгал авдаг цалингийн доод үзэм цалингийн төвшинг одоо үзэмжээр тогтоодог гэсэн ийм нийтлэг зөрчил бол мэрэгжлийн боловсролын төвшөнд байна. За дээд боловсрол дээр бол багш нь оюутнаа хүчирхийлдэг, сургуулийн захирал нь үүнийг бас нуун дарагдуулдаг. За үе түнгийнх нь дарамтлагдаг, бие махбодд нь гар хүрдэг, сэтгэл санааны дарамтанд оруулдаг. За оюутнаас мөнгө хураадаг, өгөхөөс татгуулзуу шалгалтанд дунгана гэж дарамтлагдаг. Оюутнууд гомдол гаргасан ч сургуулийн захиргаа багш нарт хариуцлага тооцдог. За оюутнууд үзэл бодлоо чөлөөтэй ерөнхийлөх боломжгүй тэр тохиолдолд одоо дарамт шахалттай нүүр тулдаг гэсэн ийм шүүмжлэлүүдийг ирүүлсэн байна. За насан туршийн боловсролын төвшөнд хийгдэж байгаа ажлууд дээр бас манай иргэдээс нэлээд одоо сан шүүмжлэлүүд ирсэн. За ингээд насан туршийн боловсролын асуудлыг бол иргэд их дутуу ойлгодог юм байна. За энэний төсөв бүтэц одон тооны асуудлууд бол тодорхойгүй учраас бол яг ингээд энэ насан туршийн боловсролын төвшөнд хэрэгжүүлж байгаа энэ боловсролын хөтөлбөр үйл ажиллагаа нь бол үрдэн муутай байдаг гэж байна. За ингээд насан туршийн боловсролын за ажлууд бол бас нэлээд ачаалттай одоо ажилдаг, нэг хүн 2 хүний ажил хийдэг. Гэх мэтлэнгээр ингээд их олон зүйлүүдийг ингээд боловсролын төвшөнд ингээд энэ өнөөдрийн тулгамдж байгаа асуудлуудыг одоо маш үнэнчээр шударгаар одоо бичсэн ийм сан шүүмжлэлүүдийг бид нар хүлээж авсан. За гэхдээ бид нар хувь хүний нууцыг одоо нууцлана. Ийм хүн одоо тэр хүний талаар одоо ийм зүйл хэрэгсэн байна гэдэг бол энэ бүх одоо мэдээллүүдийг бид нар нууцлана. Гэхдээ өнөөдөр яг энэ захидлуудаар ирсэн хүнс энэ бүх асуудлуудыг одоо бид нар нэлээд ангилж тодорхой одоо холбогдох энэ байгууллагуудад нь шилжүүлэх, за байгууллагуудын дэргэд ажиллаж байгаа ёс зүйн зөвлөлүүд нь шилжүүлэх тодорхой энийхээ дагуу энэ улам өрөөр нь одоо үр дүнд хүрэх ажлуудыг одоо бид нар нэлээд шахаж шаардаж ажиллана гэдгийг бас онцолж хэлье гэж бодож байна. Сая тэгээд өнгөрсөн 7 хоногт засгийн газрын гишүүд аймаг нийслэлийн засаг дарга нарт гэрээ байгуулсан. За ингээ аймаг нийслэлийн засаг дарга нар бол цаашаа бас сумынхаа одоо засаг дарга нарт гэрээ байгуулна. За энэ гэрээний хамгийн том асуудал бол ерөөсөө энэ 22 оныг боловсролын салбарын ёс зүйн жил болгон одоо зарлах тийм ээ сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд илэрч байгаа сөрөг үр дагавруудыг одоо цогцоор нь шийдвэрлэх ийм үүрэг даалгавруудыг өгсөн аймгийн засаг дарга нарч бас үүрэгүүд хүлээсэн байгаа. За ингээд үндсэндээ энэ 22 онд одоо бид нар нэг ямар ажлуудыг хийхээр одоо төлөвлөж байна вэ гэдэг бидний зорилт юу байх юм гэдэг талаар бас нэг хэдэн мэдээлэлүүд өгье гэж бодож байна. За нэгдүгээрт нь бүх шатны сургалтын байгуулагдах одоо ялгарлан гадуурлалтыг тасан зогсоох урьдчилан сэргийлэх энэ орчныг бид нар бүрдүүлнэ. За хоёрт нь багш ажилтан, удирдах ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдын хооронд үйл ойлголцол, харилцаа хандлагын зөрчлийг арилгаж, сургуулийн сайн сайхан байдлыг хангахын төлөө бас тодорхой одоо төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. За орчны аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийн, үнэлгээний үр дүнд үндэслэн суралцах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэн эцэг эх, асран хамгаалагч нарт бид нар тайлгнадаг болно. За тусгай хэрэгцээтэй болон суралцагч нарт тулгарч буй асуудал бэрхшээлийг судлан шийдвэрлэн үе шаттайгаар за хичээл сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, агуулга, гэрийн даалгавар, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага, нэмэлт сургалтын материал хэрэглэгдэхүүний талаарх санал хүсэлтийг бид нар бүтээн авч шийдвэрлэдэг бас ийм тогтолцоог бид нар нэвтрүүлнэ. За оюутны сурагчдад олгож буй тэтгэлэг тэтгэмжийн шалгаруултыг бид нар ил тод болгоно. За сургалтын байгууллагын орчинд ялгарлан гадуурхалт, үйл ойлголцол, харилцаа хандлагын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгэм сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, ёс зүйн зөрчлийг шийдвэрлсэн сайн дуршлаг санаачлагыг түгээн дэвтгэрүүс сурчилна гэсэн одоо ийм ажлыг бид нар хийхээр ингээд төлөвлөж байгаа. Ингээд 3 сарын 1-ээс бид нар орон даяар одоо энэ боловсролын салбарын ёс зүйн жилийн
хүрээнд хийгдэх энэ ажлуудыг хийж эхлүүлэх ийм ажлууд эхэлж байна гэдгийг бас та бүхэнд хэлэхэд таатай байна. За ингээд сайдад ирсэн имэйлийн талаарх имэйлээр ирүүлсэн санал дүгнэлтүүд, хүсэлтүүд за ингээд ер нь энэ жилд ёс зүйн жилийн хүрээнд одоо ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа гэдэг талаараас та бүхэнд товчхон мэдээлэл өглөө. За анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэн одоо асуух, тодруулах зүйл байвал асуултанд хариулъя.